та бүхэн санаж байгаа өнгөрсөн намар улсын хурд бодит зөвлөм байсан. Гол агуулгын юу гэсэн бэ? Парламентын зөвлөлт ус. Парламентын арчлалыг хөгжүүлсэн улс орнуудад нэг юм туршлага байна. Нэг юм зарчим байна. Олон намын төлөөлөх парламент олон ургалж үзэл бодлогын өрсөлдөөнийг дэмжихийн тулд тэнд мэтгэлцдэг талбарын толгой дээр нэг намынхын дарга гарч сууж болдгүй юм байна. Нэг намынхын дарга гараа суучаар тэр парламентыг намын хурал шиг намынхаа үйл ажиллагаа шиг удирдах гэж оролддог юм байна. Энэ нь өөрөө парламентын арчлалыг үгүй хийдэг юм байна. Тийм учраас парламентын спикер буюу улсын хурлын даргыг намын дарга байхын болиулъя гэдэг ийм санаачлал гаргаж арс намын бүлэг гарын хэсэг зурж өргөн барьж ирсэн. За энэ зарчим зүгээр хэн нэгэн хүн зориулсан зарчим ерөөсөө биш. Анх амар баясгалан гэдэг улсын хурлын дарга би намын дарга болно гэж намын дотоод өрсөлдөөн рүү ороход нь бас энэ зарчмыг ярьсан. Парламентын спикер гэдэг хүн намын дотоод улс төрөөс ангид байж бие даасан байдлаар төвийг сахих юм байна. Намын дотоод өрсөлдөөнд орох юм бол тэр өрсөлдөөн рүү парламентыг өөрийг нь татаад оруулчихдаг юм байна. Парламентын арчлалыг намын дотоод зодооны нэг хэрэгсэл болоо хувирчдаг юм байна. Тийм учраас амар баясгалан гэдэг хүнд биднес ямар шаардлага тавьсан бэ гэхээр та намын дарга болох гэж байгаа бол парламентыг удирдах буюу даргалах хэрэггүй гэд бойкот зарлаад амар баясгалан гэдэг хүн намын даргад нэр дэвшсэн тэр өдрөөс хойш улсын хурлыг даргалаагүй та бүхэн санаж байгаа. Дэд дарга нар орлож улсын хурлын чуулганыг даргалж хуралдуулж ирсэн. Яг энэ зарчмыг бас дараагийн үнд нь бид бас адилхан тавьсан. Намын дарга болцсон одоо парламентын толгойд гарч ирж сууж болохгүй. Төвийг сахин гэдэг нь парламентын мэтгэлцээнийг дэмжинэ гэдэг парламентын арчлалын суурь зарчим байна. Тийм учраас намын дотоод улс төрөөс ангид байх ёстой гэдэг шаардлага бол намын дарга парламентын дарга байж болохгүй гэдэг зарчим руу очиж байна гэж. Тэгээ та бүхэн анзаарч байгаа өнөөдөр болж байгаа маш олон үйл явдлууд энэ зарчим Монголд байхгүй бол яаж гажиж болдгийг тодорхой харуулж байна. Даргаа шүтдэг улс төрийн нам даргын үг бол хууль гэдэг зарчмаа парламентын гишүүдийг ёс зүй болгож оруулж ирж байна одоо. Парламентын гишүүний ёс зүй гэдэг бол олон уралч үгүй олон намын төлөөлөл байдаг учраас нэг намын даргын нүдээр харж эсвэл нэг том даргын хэмжүүрээр хэмжигддэг зүйл ерөөсөө биш. Тухайлбал ардчсан нам цаазын ялыг эсэргүүцдэг нам, дэмждэггүй нам. Цаазын ялыг сэргээ гэж байгаа хүнийг зарим тохиолдолд бид хатуугаар чи хүн алах донтой юм уу гэж хэлж болно шүү дээ. Энийг олох дэмжихгүй ямар бүдүүлэггүй хэлдэг юм бэ, ёс зүйгүй байна гэж хэмжиж бас болохгүй. Парламент гэдэг бол заримдаа үзэл бодлого хурц илэрхийлдэг талбар, мэтгэлцдэг тэр одоо орон зай. Энэ орон зай дотор хэн нэгэн даргын шүүмжлээд байна, жоохон ойвргон байна, одоо муухай үг хэллээ гэдэг энэ хэмжүүрээр парламентын гишүүдийг хэмждэггүй. Парламентын гишүүд бол иргэдийн төлөөлөл учраас төрийн албаагч гэдэг төрийн албаны ёс зүй гэдэг хэмжүүрээр бас хэмжигддэггүй. Монгол улсад нэг ёс зүйтэй төр ерөөсөө биш. Социализм үед тийм байсан. Одоо эрх мэдлийг хуваарлсан. Шүүхэн тусдаа ёс зүйтэй. Засгийн газрын кабинетийн зарчмаар тусдаа ёс зүйтэй. Улсын хурл нь ард иргэдийг төлөөлдөг учраас бас тусдаа ёс зүйтэй. Улсын хурлын гишүүдийн ёс зүй бол хоёр хэмээр хэмжигдэнэ. Төлөөлж байгаа сонгогчтой үнч байна уу? Хууль тогтоох үйл ажиллагаанд сонирхлын зөрчилгөө шударга оролцож байна уу? Энэ хоёр зүйлээр хэмжигдэнэ. Хэрвээ төлөөлж байгаа сонгогчтой үнч байна уу гэдэг чинь зөвхөн олонход буюу ардын намын сонгогчдод үнч байх тухай ойлголт биш шүү дээ. Ардын намыг шүүмжилдэг тэр хүмүүст бас үнч байх тухай ойлголт мөн шүү дээ. Ардын нам олон учраас өөрсдийн гишүүдээр гомдол гаргаад тэр гомдороо ёс зүйгүйгээд цөөхөн гишүүдийг шүд цөмөлж байгаа юм шиг авдаг ийм механизм бол энэ бол парламентын шударгаас парламентын арчлал, парламентын ёс зүй ерөөсөө биш. Яг ийм зүйлийг парламентын дархлаа дээр энэ нэг намын дараа толгой дээр гараа суучаар зүгээр л намынхын төлөө алга ташаад заагаад хадаг бариад үлддэг юм байна гэдгийг бид өмнө ч гэсэн харсан. Одоо ч гэсэн аяг харах гэж байна. Тийм учраас парламентын арчлал өөрөө үнэхээр парламентын дархлаа өөрөө байна гэж бодож байгаа бол нэг намын дараа толгой дээр нь гарч суух тухай биш. Олон намыг дунд нь мэтгэлцүүлээд аль нь эрүүл сарал бодол, аль нь илүү зөв бодлого вэ гэдгийг нь одоо жигд тийш хангаж чаддаг төвөг сагсан тэм даргатай байх тухай ярьж байгаа.
Тэгээ энэ зарчмаа бид одоо дахиад барьж байна. Нэг намын дараа толгой дараагаар суухгүй энэ асуудлаа зохистойгоор шийдэх хүртлээр дэд дарганараа парламентыг, улсын хурлыг даргалуулад хэв үйл ажиллагааг нь сонирхсан зөвшөөрөл явуулаач. Намаасаа гадуур улсын хурл намжрагсан болбогоор олон намын төлөөлөл энэ улс орны төлөө Монгол улсын гишүүний таграг дээрч байгаа, үндсүүлэн дээрч байгаа улсын хурлын гишүүн нийт иргэний улсын ашиг сонирхлын төлөө гэж байгаа шүү дээ. Тийм учраас энэ зарчим руугаа явуулахын тулд улсын хурлын толгой дээр нэг намын эршгийг хамгаалдаг намын дарга байж болохгүй гэдэг зарчим байгаа.